Сайн мэцгоны сонсогчдоо Про подкастын 110 дахь дугаар хэлж байна. Би та бүхэнд прокурор эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, ял илүүлэх ажиллагаанд хүний эрх, нийтийн эрх ашиг хэрхэн хамгаалдаг, мөн зөрчигдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэн ажилладаг талаар мэдээлэл хүргэж байгаа лээ. Ингээд өнөөдрийн дугаараар би та бүхэнд зорчих эрх хязгаарлах ялын талаар Өмнө Говь аймгийн Хамбогд сумдах Сум дууны прокурорын газрын хяналтын прокурор Төгс Оёртой ярилцах болно. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Про подкастад оролцож байгаад баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний та бүхэнтэй ярилцах сэдэв бол зорчих эрхийг хязгаарлах ялын тухай ойлголт юм. За 2015 оны эрүүгийн хуульд зорчих эрх хязгаарлах ял эрүүгийн хариуцлагад шинээр орж ирсэн бөгөөд уг ял нь эрүүгийн хуулийг дааж мөрдөх журмын тухай хууль зааснаар 2021 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ төрлийн ял юм аа. За тэгэхээр зорчих эрх хязгаарлах ял гэж яг юу болох талаар та эхлээд мэдээлэл өгөхгүй юу? Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлд гэмтэр гүйцэн хүнийг эрх бүхий албан байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрхгүй байгууллагын зөвшөөрөлтөөр оршин суух газараа өөрчлөх, зорчих үүргийг 1 сараас 5 жил хүртэл хугацаагаар хүлээлхийг зорчих эрхийг хязгаарлах ял гинэ гэж заасан. Энэ нь гэмтэр гүйцэн хүнийг шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрийн хэмжээнд зорчихыг зөвшөөрч бусад газар чөлөөтэй зорчих эрхийг тодорхой хугацаагаар хориглох, тодорхой чиглэл бүхий газраар явах, эсвэл тодорхой чиглэл байршил бүхий газраас гарахыг газар нутгийн бүсгээр хязгаарлах, эрхгүй байгууллага буюу хяналт тавьж байгаа прокурорын байгууллагын зөвшөөрөлтөөр оршин суух газараа өөрчлөх зорчихыг шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор үүрэг болгож байгааг зорчих эрх хязгаарлах ял гэж ойлгож болох юм аа. Эрүүгийн хуульд хичнээн төрлийн гэмт эрх зорчих эрхийг хязгаарлах ялыг оноодог вэ те? Дээрх ялыг хэрэглэх нь тухайн ялыг эдэлж байгаа хүнд ямар ач холбогдолтой юм болоо? Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй эрүүгийн хуулийн тусгай ангийн энэ 150 гэмт эрх зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар заасан байдаг. Энэхүү ял нь иргэнийг заавал нийгмээс тусгаарлаж хорих байгууллагад бичлэн хорих ял эдлүүлэхгүйгээр үйлдсэн гэмт эрхээ ойлгож, гэмших, ухаарах, гэр бүл, үр хүүхдүүдэд тэжээнд итгэх, асран хамгаалах, өсгөж хүмүүжүүлэх, үүргээ биелүүлэх боломжийг олгож байгаагаар маш их ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн хорихол хэлсний дараах нийгмээс иргэн тучрах эрсдлүүд байна. Тухайлбал нийгмээс тухайн иргэнд хандах хандлага, сэтгэл зүй, нийгэм эдийн засгийн баталгаа, хувийн байдал зэрэгт хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй байдаг. Харин зорчих эрх хязгаарлах ял оногдуулснаар тухайн хүнд үүсэж болзошгүй дээрх бүх эрсдлүүдээс урьдчилан сэргийлж өөрөө энэ бүхнийг ойлгож ухаарах, дахин гэмтэр гүйцэхгүйгээр нийгэмд зөв төлөвшсөн иргэн болох талаар төрөөс түүнд олгож буй итгэл маш том боломж гэж ойлгож болно. Тэгэхээр зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрхэн хэрэгжүүлдэг юм болоо? Хэрвээ тухайн ялаа зөрчих юм бол тухайн ял эдэлж байгаа хүнд ч юм уу те тухайн иргэнд өөр ямар төрлийн хариуцлага хүлээлгдэг вэ? Тэгэхээр шүүхийн шийдэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүхээс гүйцэтгэх хуц бичигдэж шийдэх тогтоолд заагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гэмтэр гүйцэн хүнийг хөргүүлдэг. Үүний дараа шийдвэр гүйцэтгэгч гэмтэр гүйцэн хүнд эрх үүргийг нь тайлбарлан ялтны хувийн хэрэг нээж түүний гарт захин бугуйч зүүж эхэлснээр зорчих эрх хязгаарлах ял эдлэж буюу одоо хэрэгжиж эхэлдэг. Шүүхийн шийдэх тогтоол заасан ялтны зорчих эрхийг хориглосон хязгаарласан үүрийг ноцтой зөрчсөн бол зорчих эрхийг хязгаарлах ялыг хорихлаар солино. Зорчих эрх хязгаарлах ялын бүс нутаг дэвсгэрийг нь юу хэрхэн яаж хийндэг юм болоо зөрчсөн тохиолдолд тэрийг яаж тогтоох боломжтой вэ? Ялтны гарт зүүж буй захин бугуйчаар түүнийг хяндаг бөгөөд түүнд анх зүүлгэж өгөхдөө ашиглах заавар болон цэнэглэгч байнга цэнэгтэй байлгаж гараасаа салахгүй байх талаар тодорхой тайлбарлан өгч гарын үсэг зурулдаг. Хэрвээ гараасаа салгасан, унтраасан, цэнэггүй болсон, цэнэг дуусаж байгаа
бүсээс гарсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгчид тохиолол өгдөг. Энэ зөрчлийн талаарх мэдээлэл нь хяналтын дэлгэцэнд шууд харагдаж хатгалагдаж байдаг юм аа. Энэ төрлийн ялыг идэлж явах хугацаанд тухайн хүнд ангаараа эсвэл гэр бүлэрээ ч юм уу шилжин суурших, нүүх, өөр орон нутагт ажиллаж амьдрах эмнэлгийн тусламж үйлчлэгээ авахар бол хаана андах вэ? Ямар арга хэмжээ авдаг юм болов? Ийм тохиолдол амьдралд их гарч байгаа. Энэ тохиолдолд тухайн ялтан шилжин суурших, өөр орон нутагт ажиллаж амьдрах эмнэлгийн тусламж үйлчлэгээ авахар болсон талаарх хүсэлт нотлох баримтуудаа хяналт тавьж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргах өгөөд уг хүсэлт нотлох баримтуудыг нь шийдвэр гүйцэтгэгч хяналт тавьж буй прокурорт хянуулдаг. Прокурор тухайн хүсэлт нотлох баримтуудыг хянаж үзээд үндэслэлтэй, боломжтой гэж үзвэл өөр орон нутагт шилжүүлэн зорчих эрх хязгаарлах ялыг нийтлүүлэх боломжтой байдаг. Ингэхдээ прокурор тухайн иргэний гаргаж буй хүсэлт нотлох баримт нь үнэн бодтой эсэх үүрэн харилцаа холбооны Unitel компани сүлжээнд холбогдсон газар шилжиж очих гэж байгаа эсхийг сайтар нягтладаг. Зарим иргэд үүнийг сайн ойлгоогүйгээс шилжүүлж өгсөнгүй гэсэн буруу ойлголттой байдаг. Тэгэхээр Unitel-ийн сүлжээ ороогүй ч гэсэн өөр үүрэн телефоны оператортай газар шилжин очиж тэндээ ялаа эдэлж болохгүй гэсэн үг үү? Тийм ээ, болохгүй. Яг одоогийн нөхцөл байдалд зөвхөн Unitel-ийн сүлжээ бүхий газар л энэхүү ялыг эдлэх боломжтой. Гэхдээ Unitel-ийн сүлжээ Монгол улсын ихэнх нутаг дэвсгэрт тархсан байгаа. Миний хувьд өнөөдрийн байдлаар Unitel-ийн сүлжээ нэвтрээгүй гэх асуудлаас хамаарч иргэний өөр орон нутагт шилжин ялаа эдлэх тухай хүсэлтийг татгалзаж шийдвэрлсэн тохиолдол гараагүй байна. 2022 онд Өвгөнговь аймгийн Хамбогд сумдах сум дундын прокурорын газраас зорчих эрхийг хязгаарлах ялаар шийдвүүлсэн хэдэн иргэнд хяналт тавьж ажилласан бэ? Хамбогд сумдах сум дундын прокурорын газар зорчих эрхийг хязгаарлах ялын 2022 онд нийт 19 иргэнд хяналт тавьж ажилласан. Тэгэхээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийдвүүлсэн хэдэн иргэнд хууль заасан үүргээ биелүүлээгүйгээс олж тухайн ялыг нь солиулсан тохиолдол гарсан бэ? Өнгөрсөн оны хэмжээнд 4 иргэн хууль заасан үүргээ биелүүлээгүй ял эдлэгээс зайлх хийсний улмаас зорчих эрх хязгаарлах ялаа хоригдлаар солиулсан. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийдвүүлсэн хэдий ч одоо тухайн ялаа эдлэхээс зайлсхийсэн тохиолдлуудаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Хамбогд сумдах сум дундын прокурорын газар ямар ажлууд хийсэн бэ? Гарсан үр дүнгээсээ бас хуваалцвал. Манай байгууллагын зүгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллаж шийдвэр гүйцэтгэгчтэй хамтран ялтнуудад ял эдлэгээс зайлсхийсэн тохиолдолд хоригдлаар сольдог болохыг сар бүр уулзалт бүрээр анхааруулж ажилдаг. Харамсалтай нэргэд төдийлө ойлгож ухаарахгүй энэ ялын талаарх мэдлэг дутмаг байдлаасаа болж зорчих эрх хязгаарлах ялаа хоригдлаар солиулж байна. Хамбогд сумдах сум дундын прокурорын газраас 2022 онд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын явцад шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх хэрэгчлөө зөрчигдөж байгаа эсэхтэй хэдэн удаа танилцаж хичнээн шалгалт судалгаа хийсэн бэ? Манай байгууллага 2022 онд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын явцад шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд зөвхөн 20-оос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх хэрэгчлөө зөрчигдөж байгаа эсэхтэй 23 удаа танилцаж 6 шалгалт 4 судалгаа хийсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд прокурорын хяналтын ажлаа тогтмол сайжруулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажилласны үр дүнд шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх хэрэгчлөө зөрчигдсөн зөрчил гараагүй ял эдлүүлэх ажиллагаа хууль заасан журмын дагуу явагдаж байна. Тэгэхээр цаашид Өвгөнговь аймгийн Хамбогд сумдах сум дундын прокурорын газраас хүний эрх хэрэгчлөөг хамгаалах зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ? Тус сум дундын прокурорын газраас ялтан нэгүртээ тэдний эрх зөрчигдөж буй хэсэг талаар ганцаарчилсан уулзалт ярилцлага хийх, тэдний санал хүсэлт гомдлыг сонсож хууль зүйн дагуу шийдвэрлэх, мөн энэ талаар тандалт судалгаа авах, зорчих эрх хязгаарлах, түүний ач холбогдлын талаар сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж ажиллаж байна. Эрүүгийн хувьд шинээр хэрэгжиж эхлээд удаагүй байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялын талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд амжилт хүсье. Миний хувьд ч гэсэн энэхүү подкастт оролцсондоо таатай баярлалаа.
Сонсогчдоо Про подкастын 110 дахь дугаар та бүхэнд зорчих эрх хязгаарлах ялын талаар мэдээлэл хүргэлээ. Та бүхэн подкасттай холбоотой санал хүсэлтээ улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа холбооны нэрвэлээрээ баярлалаа.